байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Оксфорд ELT хөтөлбөрийн ажилтан мөхч байна. Та бүхэндээ онлайн проксиг хэрхэн яаж ашиглах талаар заавар зөвлөж хүргэх гэж байна. Ангиас сурагчид та бүхэндээ онлайн прокси буюу цахим дасгал ажлыг хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өгье. Юун төрөнд та бүхэн www.afaf2e.oup.online-practice.com гэсэн холбоосыг ашиглан веб хуудас руу нэвтрэн орно. Веб хуудасанд нэвтрэн ороод бүртгэлтэй имэйл хаяг болон нэвтрэх нууц үгийг бичин цахим дасгал ажил руугаа орох боломжтой. За дахин захин дасгал ажил руугаа орсноор сурагчид та бүхний судалж байгаа ном харагдах болно. За жишээ олгож та бүхэнд нэг номыг зүйлье. Захин дасгал ажлын ном руугаа орсноор Activities, Scores, Media Center, Resource, Join a Class гэсэн үндсэн 6 саргын ангид Activities хэсгийг дэлгэрэнгүй тайлбарч өгье. Энэ хэсэгт сурагчид та бүхний ажиллах захин дасгал ажлууд байрласан байгаа. За дасгал ажлуудаа бүлэг, сэдэв тос бүрээр нь харах боломжтой. За hello гэсэн бүлгийн what's this гэсэн сэдвийн reading дасгал ажлыг гэвэл ингэж байна. За захин дасгал ажлуудыг ажиллахад маш их хэлбэр сонгох дасгал ажлуудыг сонгоод унших дасгал ажлуудыг уншаад бичих дасгал ажлуудыг бичээд сонсох дасгал ажил байвал сонсох дээр ажиллана. Ангид дасгал ажил ажилласны дараа зөв бурууг нь шалгахын тулд чек хэсэг даран шалгаж болно. Ажилтны дасгал ажил нь зөв байвал ногооноор тэмдэглэгдэнэ. Хэрвээ буруу байвал улаанаар тэмдэглэгдэх юм аа. За дасгал ажлынхаа бүх зөв хариу харахыг хүсвэл C хэсгийг дарна. За reading хэсгийн read гэсэн бичгэндээ дарна. Текстийг харах боломжтой. За энэ хэсэгт сурагчид та бүхний дасгал ажлыг ажиллаад хэдэн он авах, хэдэн удаагийн орлогын хэсэг зэрэг мэдээлэл харагдана. За мөнгөний зурган дээр дараад дасгал ажлынхаа тайлбарыг харж болно. За дасгал ажлуудыг эндээ сонгож болно. За дараагийн дасгал ажил руу орохыг хүсвэл next хэсгээр дарж болно. За listening дасгал ажил руу орж үзье. За сонсгол дасгал ажлууд маань бүгд аудиотойгоо байгаа. What's this? It's a ruler. За аудионуудын сонсгол хүсвэл энэ хэсэгтээ. What's this? It's a pen. За бүх дасгал ажлуудыг хийгээд зөв бурууг нь шалгах хүсвэл мөн л адил чек хэсэгтээ дарна. Хэрвээ дахин оролдож үзэх хүсвэл try again хэсэгтээ дарна. Бүх зөв хариултуудыг харахыг хүсвэл C хэсэгтээ дарна. Шалгах боломжтой. За hello бүлэг хичээлийн what's this сэдвийн дөрмийн хичээл рүү орж үзье. За гэх мэтчлэн захин дасгал ажиллаа ажиллана. За glossary хэсэгт сурагчид та бүхэнд туслах тайлбар тол бичиг байрласан байгаа. За харин resource хэсэгт
сурагчид та бүхэнд хэрэгтэй зурган, толичиг болон нэмэлт дасгал ажлууд байрласан байгаа. Мөн эдгээрийг хэвлэн гаргах боломжтой байгаа. За гэх мэтчлэн захин дасгал ажлуудаа ажиллана. За Scores хэсэг рүү орж үзье. За энэ хэсгээс сурагчид та бүхэн өөрсдийн захин дасгал ажлын гүйцэтгэлийг харах боломжтой. За гүйцэтгэлийг харахын тулд Reports хэсэгтээ дарна. За хэдэн оноо авахаас хэдэн оноо авсан, хэдэн удаагийн оролдлогоо хийсэн, хэдэн минутын хугацаанд хийсэн зэрэг мэдээлэлүүд нь болно. За мөн л адил бүлэг хичээлээр нь сэдв тус бүрээр нь дасгал ажил тус бүрээр нь харах боломжтой байгаа. За медиа центр дотор маань бүх аудионууд маань байрласан байгаа. За энэ хэсгээс өөрчлөлт бүхэн маань аудио хичээлүүдэд сонсох боломжтой. За resource хэсэг маань түрүүний та бүхэнд үзүүлсэн зурган, толичиг болон нэмэлт хичээлүүд маань багтсан байна. Хэрвээ сурагчид хэн нэгэн багшийн цахим ангид бүртгэгдхийг хүсвэл Join class хэсэг даран багшаасаа класс кодыг нь аваад энэ хэсэгт чинь save гэж даран багшийнхаа захин ангид бүртгэж болох юм аа. За хэрвээ та бүхэн хувийн мэдээллээс холихыг хүсвэл Edit profile хэсгээр даран нэр, email хаяг, нэвтрэх нууц зүг зэргийг солих боломжтой. За захин дасгал ажлаасаа гарахыг хүсвэл лого хэсэг даран гарах боломжтой. За ингээд сурагчид та бүхэнд онлайн practice буюу захин дасгал ажлыг хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмжийг хүргэлээ. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Сурлагын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баяртай.